засгийн газарт арц нам орох чинь гэдэг ийм мэдээллүүд явж байгаа шиг. За би бол хувь гишүүнийхээ байр суурийг л илэрхийлнэ л дээ. За миний хувьд өмнө оюун эрдэнэ хамтарсан засгийн газар байгуулад явж хахад нэг байр суурь илэрхийлжсэн. Энэ одоо хамтарсан засгийн газар байгуулагдсанараа яг ямар ажил хийх юм бэ? Монгол улсын ард иргэдийн өмнө тулгамдсан ямар ажил хийж ямар үр дүнд хүрэх юм бэ? Энэ үр дүн хүрснийх нь дараа одоо ямар ахис дэвшлэг гарах юм бэ гэдэг ийм асуултыг асуужсэн. Харамсалтай нь энэ дээр бол ямар ч үр дүн гараагүй. Засгийн газарт хамтарсны дараа тэр өстө жинхэнэ арбины гэрээг их зэрэгээр бие биенийхээ худал хулгайг хамгаалсан ийм нэгдлийг л бий болгосон л доо. Тийм учраас миний хувьд бол сонгуулийн үеэр ард түмэнд ярьж явсан. За энэ одоо 8 жилийн хулгайг ил болгоно. 8 жил Монголын ард түмнийг одоо дарамтлж, татврын дарамт, бусад дарамтаар үнийн өсөлтөөр дарамтлж худал хулгайг хэрэгс гэтэрсэн энэ Монгол ардын намтай хамтарч болохгүй гэдэг байр суурин дээр байсан. Одоо ч тэр байр суурь маань одоо 2 жилийн өмнөх байр суурь гэсэн үг шүү дээ. Одоо ч хэвээрээ байгаа. Арц нам бол засагт бол хамтарч болохгүй. Яагаад гэхээр одоо ингээд энэ үнэхээр худал хулгайг хэтэрсэн энэ одоо Монгол ардын нам арц намыг нэг одоо юу гэдэг хамтарсан нэр зүүж нэг төр одоо нэг юм амиа аргацах гэсэн ийм л зүйл хийх ч штэ. Гэтэл тэр өгөөшөнд нь очиод одоо орж идэг тийм зүйл байж болохгүй. Тийм учраас миний хувьд бол засгийн газарт хамтарч болохгүй гэдэг ийм байр суурьтай байна. За тэгээд тэр урилга одоо санал ирсэнгүүг нь бол би бол мэдэхгүй шүү дээ. Тэр бол намын дарга нарын хоорондын асуудал байх. Хөгжлийн засгийн газрыг та юу нэг яг одоо энэ амжилтан дээр хэрэг төсөл гаргаж ажилтны гэж үзэж байна. Тэсэг юм хэрэг энэ ямар. За яг хоо ер нь бол ийм шүү дээ. Засгийн газар байгуулагдаад удаагүй байна нэгдүгээрт. За тэгээд одоо ингээ байгуулагдсаныг харахад дандаа л авилгалчтайгаа нийлцсэн ийм засгийн газар байна шүү дээ. Тэгээд одоо учрал ярьж ирсэн тэр ард түмнийхээ итгэлийг олж авна гэсэн бол ард түмний итгэл чинь энэ авилгалчт дээр мөгцсөн байж шүү дээ. Гэтэл ард түмнийхээ итгэлийг авчрах биш харин ч авилгалчтайгаа нийлээд нэг гэр бүл болоо явж байгаа энэ учрлын байгаа байдлаар бол ямар ч сайн үр дүнг бол хүлээх шаардлагагүй гэж байна. Би бол сайн эргэжгүй нэ. Ягаад гэвэл хэрвээ авилгалчтаасаа сална гэсэн бол салж чаддаг байх хэрэгтэй. Огт салж чадахгүй. Энэ хугацаанд сайн үр дүн илэрхийлсэн зүйлүүдийг ингэж одоо гаргаж ихний юмнууд явж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тийм алга байна шүү дээ. Тэгэхээр одоо яг хуу дөнгөж одоо нэг хэд хоног явах шиг байна. Тэгээд одоо нэг 60 хоногийг харъя да тийм ээ. 60 хоногийг хараад 60 хоног дотор ямар хөө акц дэвшлэг гарах нь ямар өөрчлөлтүүд гарах нь одоо ингээд энэ тэтгэврийн асуудал байж байна. Энэ үнийн өсөлтийн асуудал байна. Энэ зөвхөн мах биш л дээ. Бүх юмны үн өссөн шүү дээ. Үнэхээр энэ инфляцаа барьж чадхааргүй болж байгаа шиг байна. Тэгэхээр дахиад одоо энэ бусад асуудлууд дээр ямар хуу эрс өөрчлөлтүүд гаргаж чадах нь гэдэг нь хэд хоногийн дараа л харагдана шүү дээ. Тэгэхээр авилгалчтайсаа салж чадахгүй байгаа нөхдөлтэй бол надад хувьд бол яриад ах юм байхгүй л гэж байна. Өөрөөр байхгүй яах вэ? Сэрэг 100 хоног боллоо гэхэд нэг юм яриад байгаа дээс. Их хурл үүргээ биелүүлэх хэрэгтэй. Их хурл үүргээ биелүүлэх хэрэгтэй. Хамтарсан засгийн газар байгуулсан хүмүүсийн бас нэсийг салах хэвээр бас явах гэсэн юм. Наа чин үлгэр байна.